TV8 телевиз үзүүлж байна. HR Corporation хамтран бүтээн. Дуурийн дуучин Жавхлан Төгс. Хөтлөгч Оюун Тамир. Дуучин Дэлгэр Мөрөн. Нийгмийн ажилтан Мөнгөн Сарна. Оюутан Тамирчин Бэлгүүдэ. Бизнес эрхлэгч Цэрэн Норов. Өмгөөлөгч Батчав. Англи хэлний багш Мичидмаа. Улсын их хурлын гишүүн асан Гантул. Сэтгүүлч Өнөр Цэцэг. Тэр нийгэмд олон дүрээр оршдог. Эрх мэдэл, эд баялаг, зөрчил, нөлөөлөл, өөрийгөө үгүйсгэгч. Бас өөрийгөө бүтээж яваа нэг. HR Corporation-ы ерөнхийлөгч Оюун ухааны бизнесмен. Түүний бүтээсэн сэтгэлгээ хязгаарыг тэлдэг. $30,000 гаруй хүний сэтгэлгээнд өөрчлөлт авчирсан ололт түүнийг. Энэ туршлага одоо онцгой 10 эрхэнд үргэлжилнэ. Энэ бол өөрийгөө ялах эсвэл өөртөө ялагдах эцсийн зааг. Тэр бүлийнхэнтэйгээ хамт амьдарч байгаа юу? Үгүй. 2 дүү ээж эрдэнэт байгаа. Аав Солонгост байгаа. За би багасаа ер нь айгүй нээлттэй хүүхэд байсан. Жоохносоо ер нь бол айгүй их нийгмийн итэвхтэй дандаа ямиг манлайлж үрээлж явдаг. Тийм хүүхэд байсан. Яг одоо ч байгаа. Тэгээ манлайлахыг илүү их ирмэлцдэг. Угаасаа миний байгаа зам байдал маань ч гэсэн угаасаа одоо манлайлах чадварт хүргэдэг гэж бол ойлгодог. Яг өөрөөрөө байхад л манай үеийнхэн ер нь бол надаас хамааралтай байдаг манай найзууд. Миний клуб, миний эргэн тойронд байгаа бүх хүмүүс асуудлуудаа надтай за яг асуудал гэх юм цаашаа зүгээр шийдвэр гаргалтуудаа надтай ярилцдаг. Ингүүл яаж ийн, тэгүүл яаж ийн гэж ярилцаж юмнуудаа ер нь гаргадаг шийдвэрүүдээ. Тэгээд өөрийгөө айгүй юм дотгошоо болоод байгааг би айгүй анзаараад байгаа. Тэгээд тэрийгээ засах үүднээс ч гэсэн бас энэ шоунд өөрийгөө сорж үзмээр санагдаад бас орж байгаа л доо. Тийм тэгээд гэр бүлийн байдал одоогоор нэг асуудал байгаад байгаа. Манай аав Солонгост байдаг. Тархины явтартай. 3 жил болж байна. Тэнд эмчилгээ хийлгээд за анх мэдээ тэнд очиод үзүүлж явах. За эхний хагалгаанд орчход ер нь гайгүй цаашдаа асуудал байхгүй. Таны ингээд одоо муухай гарал ирж байгаа юм л та. Аав ээж хоёр ч нэг манай аавч 53 та одоо нэг 20-30 жил амьдэрсэн ч одоо наад юу чинь одоо маш бага хэмжээгээр нэмэгдэх болохоор асуудал яахгүй гарахгүй гэд тэгэж дүгнээд тэгээ хагалгаанд орсон юм. За тэгээд сая оны өмнө аав ерөнхийдөө тэгж хэлснээс хойш дахиад 2 хагалгаанд ороод 3 дахь яг юм нээлттэй хагалгаанд орж байгаа. Тэгээд дундуур нь яг нээлттэй биш нөгөө нэг туяан эмчилгээ ингэж мэсгүй хагалгаа магалаа гэгээд тиймэрхүү юмдаа орсон. Тийм тэгээд тэрнээсээ үүдээд
манай гэр бүлийн санхүүгийн асуудал айгүй бас хэцүү болсон. Айгүй их зардал гарч байгаа байхгүй тий. Яг нүг хаалгаанд ороод ялангуяа Солонгос тэгээд хавдрын хаалгаанд орохоор тэгэл нэг ороход л 150 сая гэл. Тэгээд тэрнээсээ үүдээд тэнд имчилгээ хийх хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг визээ сунгуулж чадаагүй. Манай одоо тэнд визгүй байдаг гэсэн үг. Тэгээд өөрөө яг ийм хүчтэй байгаа. Тийм тэгээд таавгаа ер нь бол хурдан авчирмаар байгаа. Иймэрхүү юм нуталж байна. Оны өмнө сүүлийн хаалгаа болсон тий. Одоо ерөнхийдөө дахиад хаалгаа хийх үгүй юу гэдгийг мэдхийн тулд хэр хугацаа шаардлагатаар байгаа вэ? За хоёр удаа MRI-д ортсон ер нь бол жилд. Тэгээд нэг нь болохоор сая хийгдсэн. За тэгээд тэрний хариу болохоор за яг нөгөө нэг яг хавдар нь ургасан ургаагүй бол мэдэхгүй. Нэг ургасан юм бол байхгүй гэсэн. Гэхдээ нөгөө нэг туяа имчилгээ хийж болохгүй гэсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо ингээд дахиад ургах юм бол туяа имчилгээ хийж өгөхгүйгээр заавал нээлттэй хаалганд орно гэсэн үг. Өөрийгөө жоохон сүүлийн үед жоохон гайхаалах юм л та. Тэр хэл. Над ямар ч тач болж байгаа процесс ер нь бол ингээд болоо. 8 оролцогч сүүлийн хичээлдээ суух гэж байна. Бестрон реалити шоуны зөвлөх мөнх тэмбэрэл хүн цөл гал гих сэтгэлгээний 3 бүлэг хичээл орсон. Өнөөдөр энэ бүхний нийлбэр цэгцэх их сэдв орно. Тэд дахин нэг эргэцүүлэл шинэ ойлголт мэдрэмжийг авч мэтгэлцэх болно. Чиний өмнөөс би ингээд хасгахад би бэлэн шүү. Ягаад гэвэл чи өдөр болгон өглөө уснаад энэ нэвтрүүлгийг ирж зураг авалтанд орж үйл там үзэж байгаа гэж бодлоо. Үйл там үзээд байхдаа зүгээр аз жаргалтай. Чи юунд үйл там үздэг устгахгаас нүрэ ма бодож авцсан дээр садад буу юм болно юм. Чи зүгээр усан дашрал гараа авчих юм чи тийм үү? Дээгийнх та гэртээ бас яг ингээд яадгүй. Яасан. Хэрэлдээ. Би чам хэлж байгаа юм байна. Снууд хараад авчихдаг уу? Ардаа ич. Яах юм бэ? Нэг нь хоргоод авчих гэх үү? Одоо сүүлийг чи жоохон юутэй авчихдаг уу? 10 жил доцсон оруулгаж байгаа юм шиг. За оруулсан чинь ялцчгүй манай ингээл байнгын утсан дээрээ ажиллаа хийж идэг, фэйсбүүкээ явах идэг хүмүүс маань айгүй анхааралтай хичээлээ сонсож байгаа нь харагдсан. Бас л энэ нэвтрүүлгээс би өөрийгөө олж харсан л та. Ягаад гэвэл 1-р 4-р өдрүүдэд гарч байгаа нэвтрүүлгийг харахаар би утсаа маш их оролдож байгаа харагдаж байгаа хичээлчтэй. Тэг ерөнхийдөө. За өнөөдөр бидний бөөнөр сүүлийг хичээл. Zero mind, destiny mind гэсэн зүйл байна. Мөрөөдлийн ба хувь тавилангийн сэтгэл гэдэг. Өөрийнхөө төлөө явсаар байгаад хүссэн бүх зүйлээ алдах. Алдахаа. Тий. Эсвэл юуны төлөө төрсөн юм бэ гэдгээ ойлгоод тэрний төлөө явсаар байгаад бүх зүйлтэй болох. Ийм хоёр сонголт байна. За та мөрөөдөлтэй юу? Мөрөөдөлтэй. Мөрөөдлийнхаа төлөө явж байгаа тий. За тэгвэл мөрөөдөл гэж юу вэ? Хүсэл шүү дээ. Биелэг үзүүл. За мөрөөдөл гэдэг бол таны тархин дотор байгаа таны төлөвлөгөө байхгүй. Гой. За тэгэнгүүт ийм байгаа. Мөрөөдөл бол хэн бэ гэвэл чиний л төлөвлөгөө байхгүй. Мөрөөдөл бол чиний төлөвлөгөө. Гэхдээ сайн бодоор чиний тэр мөрөөдөл чинь биелэгдэхийн тулд босод хүмүүсийг оролцуулсан байдаг. Zero mind буюу мөрөөдлийн сэтгэлгээ гэдэг нь ямар юм бэ вэ? Ингэх гэдэг шүү дээ. За энэ байгууллагын би захирал байлаа. Тийм үстэй те. Тэгэхээр надад мөрөөдөл байна. Би бүгдийг төлөвлөсөн байгаа байхгүй. Хэрвээ би мөрөөдөж байгаа бол энд ажиллаж байгаа бусад бүх хүмүүс мөрөөдөх ёсгүй болчихж байгаа. Зөв үү? Яг тэгвэл тэд нар миний мөрөөдлийг биелүүлэхдээ тэд нар төлөвлөгөө надаас асуух хэрэгтэй байхгүй юу? Тийм биз дээ те. Чи надаас асуух хэрэгтэй шүү дээ. Тэ? Тэгэнгүүт за энэ бол дарангуул явчихж байгаа. Тэгэхээр
Яагаад чиний мөрөөдөл биелэгддэггүй вэ гэвэл чи мөрөөдөлтөө бусд хүмүүсийг бүгдийг төлөвлөсөн байдаг хөөхгүй. Хүүхдээ ийм байх хэвээр, тэг хэвээр, эхнэрээ тийм байх хэвээр, ийм байх хэвээр, ийм байх хэвээр. Нэг асуулт асуу. Чи мөрөөдөж байгаа бол тэр хүн мөрөөдөж болохгүй юу? Болно. Тэгвэл тэр хүний мөрөөдлийг асуудаг уу? Чи тэр хүний мөрөөдлийг биелүүлэхин төлөө явдаг уу? Үгүй. Хариулт нь тийм байгаа шин. За ийм учраас бидний мөрөөдөл биелэгддэг. Чи яхаараа мөрөөдөө тэгвэл бусд хүмүүс яагаад мөрөөдөж болдог. Яг ийм сэтгэлгээтэй байгаад ийм сэтгэлгээтэй би өдөрдөгч болох юм бол яг үнийг хэлэхэд энд байгаа бүх хүмүүс мөрөөдөх гэсэн болно шүү дээ. Тэр бүх хүмүүс мөрөөдлөө надаас асуух хэрэгтэй болно шүү дээ. Тийм биз дээ, тэ? Захирлаа таны төлөвлөгөөний дотор одоо би ямар мөрөөдөлтэй явж байгаа вэ? Би ер нь хидээд байт. Би ер нь яг яах ёстой вэ, тэ? Чи ингэх ёстой, чи дэх ёстой ингээд. Та нар ингээ бүх зүйлийг хянах боломжтой мó? Боломжгүй. За тэгвэл боломжгүй юмнууд нь юу хянах боломжгүй байна? Мөрөөдлийг хянах боломжгүй байна. За өшөө. Яаснаас нэг нь хянах чадахгүй байна. За өшөө. Хянах чадахгүй байгаа учраас л асуудал гараад байна шүү дээ. Тий. Та ер нь дээгийнх өөрийнхөө тохиолчсон би ер нь яг яахаар төрсөн хүн болоо гэх. Өстө бодож байгаа юм. Хотлоо яриад байна. Яах гэж төрснөө гоё юу? Тий. Би үнэхээр бодоогүй нэр. Гүг та амар гоё ингээ хүмүүсийг зүгээр дуулаад хүмүүсийг дуу хоолоогоороо баясгахаар төрсөн хүн юм шүү. За би тэгвэл ёстой сони юм лээ. Би нэрнээс ахуулаад тэгж бодсон юм байна. Дэлгэр мөрөн. Тэгээ би бол ингээ дэлгэрүүлэн түгээгч. Ямарваа нэгэн зүйлийг одоо би нүунийг дэлгэрүүлэн түгэж байгаа шүү дээ. Тэгээ ашиглаж байгаа шүү дээ намайг. Дээгийнх аюу сайн сонсдог. Тэгээд бас тунгааж боддог байх. Тийм тунгааж бодоод яг өөрийнхөө амьдрал дээр ч гэсэн бас тэрийгээ бас хэрэгжүүлж байгаа байх. Тэгээд тийм учраас энэ хичээлүүдийг илүү сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Одоо ингээд сургалтын дээр бас бидний ингээд санал нийлэх юм байгаа, нийлэхгүй юм байгаа шүү дээ. Тэнгүүт дэлгэр мөрөө авах бол зүгээр шууд бүр тэр хэрэггүй юмнуудын бүгдийг хасаал хэрэгтэй юмнуудыг аваад тэгэл эн чинь буруу штэ гэж хэлэхгүйгээр шууд тэрийгэ засаад өөртөө хэрэгжүүлээ явд юм лээ. Би одоо энэ чадварыг бүр маш яаралтай сурж авъя гэж бодож байгаа. Одоо би тэр 10 жилд битсэн захаа байгаа байхгүй тий. Чин өөрийн тий дүүнэртэй зориулж бичиж байгаа. Би яг айлын байгальдаг. Гэхдээ нөгөө аймгийнхаа хүүхдийн байгууллаганд арга учраас хүүхдүүд зориулж бичиж байгаа. Би хаан хизээч унаад ургаж чадах ургамлын үр болохоор Улаанбаатарыг зорж оюутан болохоор явлаа гэдэг. Тэр захаа бич эхэлж байгаа тий. Тэр би 18-тай гантлаг байхгүй тий. Дараа нь би дээд сургуульд өгсөж байхдаа хүн бүрийн сэтгэл хангалуун амьдралын төлөө хүүхэд залуусын оролцоог дэмжих хөгжлийн түүчээгээ сан байгуулж байна тий. Тэгэхээр чи тэгвэл ер нь нийгмийн хүн юм байна. Ер нь тийм олон нийтийн хүн одоо алсын хараа гэж бид нэр хэлээд байгаа байхгүй тий. Алсын хараа вишн гэдэг. Тэгэхээр чи хүний нөгөө зориг мөрөөдөл чинь амжилт юм уу албан тушаал байж болохгүй байхгүй. Байнга бодогддог тэмүүлэл, үргэлж зовнил дагуулдаг, эмзэглэл ч юм уу тий. Эднэрийн чинь дунд тэр хүн өөрөө оршиж байгаа байхгүй. Тэрийгээ бид нар юу болгоцсон байхыг үүсэхгүй байхгүй. Мөрөөдлийн буюу чи өөрөө тийм болох гээд тэрнийхээ төлөө бусад хүмүүсийг уул нь бол тэр чиний хувь тавилан байгаа даа тий. Тэгэхээр тэр чин цаанаасаа чамд өгөгдсөн зүйл. Тэгэхээр нэг юм байгаа. Цаанаасаа чамд өгөгдсөн тэр зүйл биелдэг. Гэхдээ нэг юм нь чиний төлөвлөгөөгөр биш. Битээ мөрөөд, битээ төлөвлөл гэж хэлэх гээд байгаа юм биш шүү. Чиний юм юу юм, чиний биш юм юу юм гэдгээ мэдчих аав. Юу чинийх биш вэ? Өөрөөсөө өөр бусад бүх юм минийх биш. За шууд жишээнүүд хэлье. За цаг хугацаа. За цаг хугацаа шинэ биш. Хүлэн зөвшөөрөх гэж байна те. Энэ ингээ урсдгаар урсна. За энэ урсна. За өшөө. Энэ дэлхий бидрэг биш. Зөвшөөрөх үү? Яаж өөрчлөх вэ? Дайн боллоо. Инглээ юу ч болж магадгүй. Ингээ бидний санснаар тэр яваад байхгүй шүү дээ. Ингээ хэрвээ дайн болоод бид нар дайнтай нөхцөл байдал амьдрын шүү дээ. Тийм биш нэг энэ дэлхий чинь биш. Минийхаа гэж бодож хандвал илүү утга учиртай болчих. Жишг хичүүл хамаагүй болчих. Тийм шүү дээ. Гэртэй байгаа юм шиг. Энэ бол миний гэр. Бидний нэг хамгаалах харлах ёстой гэдэг. Би бол бэлээ. Тэгээд яах юм те чи тэгвэл дайнгүй нөхцөл байдал. Манайх хаяа бодгэлдэг. Тийм нөхцөл байдал үүсэхгүй төлөө өөртөө хамаатуулж иж зүв явах ёстой байхгүй хүн өөрөө. Тэгэхгүй бол бүх юмыг
За биш ээ бити ингээд нэг юм хитэйхэн амар бити нэг юм улс төрлөө попрод өгөхөө би шүү тэгж л нэр Ингээд улс төрт явж амаагүй шүү дээ. Гэхдээ нэг амар юм попрод гар санагдаад байхгүй нэг юм юу яг юу хийж чадах юм. Одоо бид нар ч гэсэндээ өөрсдөө дэлхийн нэг хэсэг. Тэгэхэд өөрийгөө ингээд энэ надаас хамаарна гэд бодох юм уу? Тий утгагүй шүү дээ. Өөр үзэл бодолтой байж байгаа. Өөрийнхөө амьдралыг хийчих чинь номер 1 асуудал биш. Биш хүн болгон Үгүй миний яах гэдэг нь мэдэх гэдэг юм шүү. Зааж чиний биш юмнууд биелэх гэдэг. Цаг хугацаа бол чиний биш. Чамтай чамгүй нөрн. За хоёр миний цаг хугацаа минийх шүү дээ. Дэлхий чиний биш. Энэ дэлхий дээр юу өрнөөд яагаад явах бид нар өдөрдөж чадахгүй. За амьдрал хэд наслахаа чи шийдэхгүй. Шийдэх юм уу? Шийдэх юм уу? Шийддэг хүмүүс байна. Шийдэхгүй шүү. Хэд нас? Шийдэх гэж л үзэн шүү дээ тэрий. Харин ийм л учраас асуудал чинь чамд өөрт чинь жавхан төгсөө байгаад байхгүй. Өөрийгөө битгэхрий төвгөөч ботцсон. Хинч тоохгүй байна чам. Нэгэн тал анханасаа сургуультаа эхлэхдээ хоорондоо ярилцъя гэж эхэлчихэд хүн ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд эхлэнгүүт за яах гэдэг ингээл попрод өөр юм яриад эхэлтийн гэсэн утгатай юм ярьсан шүү дээ. Тэр нь надад таалагдаагүй. Магадгүй би жавхлан төгсөний оронд байсан бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд тахад өөрөө мөх тэмбэрл бас дарангуулгачлаа байхгүй. Гэтэл жавхлан төгс яг үнэндээ бол над чиг энэ зааж байгаа хичээл ямар өгөгдөлтэй юм бэ гэдгийг ойлгохыг хүсээгүй. Хичээлийн агуулгаа ойлгох нь чухал гэдгийг бас ойлгоогүй. Ер нь тэр хичээлийн агуулга нь баг жавхлан төгсөө өөрийнх нь бодол юм шиг. Яг өөрөө муу амьдралыг тэ өөрийнхөө амьдралыг өөрөө муу болгоод өөрөө босоод ирчихсэн учраас мөнх тэмбэрл бас яг тэгж босоод ирсэн учраас өөрийнх нь үзэл бодол өөрт нь бол маш үнцэнтэй байна тийм ээ. Яг тэрнтэй адилхан миний үзэл бодол ч гэсэн надад маш үнцэнтэй байна. Тэгээд нэг сая тийм яг хоёр үзэл бодол хоорондоо мөрөглөлөө л дөө. За ингээд та хэдийн зүрх сэтгэл дотор байгаа заа юу. Та нарыг нөгөө нэг юм доглуулад байдаг. Ингээ өөрчлөхийг хүсээд байдаг. Тэр бүх зүйл биелэгдэх боломжтой. Гэхдээ тэрийг бусд хүмүүсийн оролцоотойгоор тэр биелэгддэж шүү. Энэний тулд бусд хүмүүсийн оролцоог чи хүчээр хянч чадахгүй. Чи хувь хүн мөрөөдөж байгаа шиг тэр хүн болгоныг бас мөрөөдөх тэр орон зайг нь өгсөй. Тэгэхээр яаж ингээд тэр хүмүүстэй нэгдэж те өөрийнхөө хувийн юмыг тулгуулахгүйгээр яаж нэгдэж тэр ингээд юуг яадаг юм бэ? Биелүүлдэг юм бэ гэдэг логикийг тайлбарсан бүгд өнөөдөр ийм хичээлээс. Тэгээд та бүхнийг одоо нэг мөрөөдөл чинь биш, хувь тавилан чинь биелэгдэж амьдргээ гэж хүсэж байна. Ийм гоё хичээлүүдийг заасан маш мөнх тэмбэрл зөвлөгтэй бас баярлаж талархснаа илэрхийлж хүчтэйг хаалгад очие да. Өнөөдөр хичээлээ хавд ажгүй ойлгож авлаа. Тэгээд хүн хүний олон өнцөг гарч ирлээ. Тийм яг өнөөдрийн хичээл дээрээс сурсан зүйл их байлаа. Бас санал зөрөлдсөн зүйл ч гэсэн их байлаа. Өөртөө тааруулж те бусад одоо хайртай хүмүүсийнхаа хүсэл сонирхлыг илүү ботхоос илүүтэйгээр өөрийнхөө хүсэл зорилго бодлыг хүрнэ. Өөрийгөө л нэг тавьдаг юм шиг санагдсан. Тэгэхээр миний хувьд ч гэсэн би бас бодлоо өөрчлөе гэж бодож байгаа. Энэ хичээлүүдээс маш олон зүйлийг ойлгож байгаа. Миний 9-10 сард хийх гэж байгаа охинтойгоо хамтран хийх гэж байгаа миний тоглолт. Тэр бол миний мөрөөдөл байсан бохоггүй. Тэр мөрөөдлөө би хичээлтэйгээ ингэж уялдуулж дандаа бодож ингэж явсан чинь миний тэр мөрөөдөл өөр бусдыг хүлээн зөвшөөрж ээж бусдын мөрөөдлийг биелүүлж ээж таны мөрөөдөл биелнэ гэсэн яг миний ингэж бодож олохгүй байсан зүйлийг хэлээд өгч гэсэн. Сургалтнаасаа бас чамгүй их юм сурж авлаа. Би анх орж ирэхдээ л хэлсэн. Би одоо хамт оролцож байгаа мундаг хүмүүсээсээ суралцсан гэж орж ирсэн. Тэгээд тэр хүссэндээ бол бүр хангалттай хүрлээ. Би зүгээр энэ хүмүүсийн байгаа л надад бүр зүгээр хичээл байгаа байхгүй. Тэр бүгдийг маш сайн ойлгож сурж авч чадлаа. Маш тийм одоо бодох ёстой өнцгүүдийн талаар ярилцсан. Тэгээ хүний амьдралд байдаг алдаа оноо, амжилт бүтээл, тэгээд одоо гомдол, мөрөөдөл, хүсэл тий олон зүйлийн талаар ярьлаа. Тэгээд энэ яриа болгоны ард талд хүмүүс одоо оролцогчдоос гадна үзэж байгаа хүмүүс хүртэл өөрийнхөө хариултыг өгөөл. Тэгээд тэрийг бодно гэдэг чинь л өөр аюул чухал байхгүй. Тэд төсөөлөөч үгүй зарим үед халуун төөнөөлөм асуултанд хариулна. Чадахгүй бол хямлайн давс амтлан. Хэнийг хараач байгаа вэ? Юу гэж тийм ахмадын золбоо хэрэггүй биелгүүдэйг.
Дэлгүүдээ. Хэл. Одоо хэл. Хэлэхгүй давсаа ичээ. Айлгоогүй чи яасан. За гантлага ах. Угаасаа нүүдэн дээр яг өөрчлөлтөд байгаа жингээ хасаад байгаа тий хүн гантлага ах гэж бодоод яг гантлага ахыг арчилсан. Жавхлан төгс. Жавхах. Тамира. Бэлгүүд. За би өөрийгөө их хүндэлдэг. Бэлгүүдийг өөрийгөө үнэлэх хүнлэмж их өндөр. Бодит амьдрал дээр бол яг одоогийн бодож байгаагаас арай бага байж магадгүй шүү дээ. Гэхдээ тэр өөрийгөө өндөрөөр үнэлэх нь муу биш баг. Дийлгэр мөрөдтэй далбагнаа тэгээд олон юм яриа сууш шүү дээ. Гой дээгийнхтэй гой дуулаад, гой дуу сонсоод бай тээ. Энэ хоёр караоке болохоор энэ гурван караоке болохоор болчихлоо. Бүх сэдвэр чөлөөтэй ярилцаж ойлголцох бүрэн боломжтой учраас одоо би фаны маягаар тэгж хэлсэн. Амьдралыг туулсан үзэл бодол. Тэгээ хоёул айлын том хүүхдүүд учраас ярих сэдв их гоё. Тэгээ тэр хүн бол эмэгтэй ертөнц, би бол эрэгтэй ертөнц. Тэнэгаа. Цэрнөр. Гурван атархлаа. Мэдээж жавхлан төгс. Та яста жигт осооч. Дав самси. Асагдгол энэ асагдгаа. Мечт масагдана. За намайг хасмаар байгаа юм байна. Өөрт нь их амар анхаарал татаагүй, өөрийнх нь хувьд нэг ач холбогдолтой хүн биш юм шиг санагдсан болов гэж бодсон. За яг оролцооны хувьд дүү маань нэг жоохон тийм байгаад байна да. Тэгэхээр өшөө жоохон гоё, илүү гоё. Хүмүүсийн сонирхлыг татсан тийм байгаад өгөөр гэж л хасагдах магадлал өндөртэй байна шүү гэж сануулсан. Худлаа инээдэг гэж юу? Худлаа инээдэг вэ гэж шүү дээ. Би штэ би. Тэгээд ингэдэг чи болоогүй гэж төгсөн. Тамира. Хөнгөн сарна. Мичтмаа. Жан. Билүүдээ чинь миний дүү маш дүү надаас 4 дүү хүүхэд хэдий айгүй ухаантай тий маш их амьдралын туршлагатай мундаг хэдий ч одоо найз болон дүү гэдгээс өөр өнцгөр бол харж чадахгүй. Одоохондоо ямар ч тийм хайр сэтгэлийн юм бол байхгүй. Тэгтээ мичтмад ч өөрөө огштой. Хагас финалийн өмнөх чухал үе оролцогчид биеийн хэмжилтэд хийлгэх гэж байна. Багшийнхаа зөвлөгөөг хэрхэн биелүүлж гэрийн даалгавраа хэр хийснээ шалгуулах нь дээ. Үр дүнгийн хэмжилтэд өгөх эхний оролцогч Дэлгэр Мөрөв. Цэрнөрөө хайцээ. Баяш яасэ. Чамд би харуулах гэж турсан байдаг байгаа шүү. Оо за хари. Хоол зүйчтэйгээ болол уулзаж зөвлөгөө авч тэрний дагуу бол явсан. Би их гой хөнгөрсөн 5 кг-ыг бол өөрөөсөө хайсан байгаа. Дээг ахын бас биеийнх нь өөрчлөлт нь бас их мэдэх түүц ингээд гизэн аюу гой татарсан харагдчихсэн. Хүн мас хаяхаар нүдэн дээр харагддсан билээ. Толгой нь хүртэл жижигхэн болцсон. Хэмжээ пропорц хүртэл зөв харагдчихсан. Тэгээд мэдээч хэрэг бүр өөртөө итгэл нэмэгдсэн. Энд чи бас амжилт байхгүй юу? 5-6-аар турна гэдэг чи одоо бас тийм амар юм биш. Тэгээ би энэ баяр хүргэе гэсэн. Чи нэмтсэн хэн заа би баярлалаа гэсэн. За дараагийн оролцогч гантлага. Ер нь бол алхалт бэлтгэлийн хажуугаар ерөөсөө гол юм бол хоолны дэглэм юм. Ган тулгаа ах бол бүр нүдэн дээр өөрчлөгдсөн. Дэг ах бас ер нь адилхан. Одоо бол ингээд нүүрэн жижигрээд, биеийн жижигрээд бүр илт чин хайсан ингээд харагдаад. Яалтчгүй нүдэн дээр ингээд нарийсээ цэгцрээд аягүй гоё болоод байгаа байхгүй юу? Хүмүүсээс уран зоригийн сайхан үг аавна гэдэг чинь сайхан шүү дээ, тэ? Тэгэхээр чин илүү өөрчлөгдөж чинь гэдгийг хэлээд ахаар илүү хичээмээр санагдаад тэгээ илүү хичээж байна. Дараагийн оролцогч Мичтмаа. Сая хэмжээсээ өгсөн чинь миний одоо өгзөгний тойрог 85 байсан байхгүй юу анх. Гэсэн чинь одоо 90 болчихчих.
Яг бэлхүүсний тойрог 2 см бас 2 см-аар бас нэмэгдсэн байна. Давна мичтмаа бол бас жоохон жин одоо нэмсэн юм шиг байна. Бид нар ч юм бол зорилго нь бол бас жоохон булчингийн масса нэмсэн тий. Тэд нар бол зорилготой хүрсэн гэж бодож байна. За дараагийн оролцогч бэлгүүдээ. Сар яг фитнесийн бэлтгэл хийж үзлээ. Сая хэмжилт аваад дууслаа. Миний ер нь булчингууд нилээх хөөсө. Усан сэлэлтийн бэлтгэлээс шал өөр. Яг том булчинтай осон нь бол шууд мэдэгдэж байгаа. Гэхдээ ийм зууралтай нэг л хөдөлгөөнө хоригдсан юм шиг л тиймэрхүү мэдрэмжтэй. Түүнээс бол яг булчингийн томролт яг фитнесийнхаа талаас бол аягүй сайн үр дүн гарсан гэж бодож байна. Бэлгүүдийн хувьд бол угаасаа байнгын бэлтгэлтэй байдаг учраас нэг ахтар өөрчлөлт мэддэхгүй байгаа. Дараагийн оролцогч Жавхлан төгс. Нэг сарын хугацаанд бол зөв хооллолтыг системтэй бэлтгэлийн цагийг голоор нь бас нэлээд алдсан. Яа тэгэхээр бас мөр өвдөгний жоохон бэртэл маань сэтэрсэн. Ингээд суухаар нэг юм бондгор гистэл сууж идэг гэсэн. Тэгээ өнөөдөр босоод ингээд явсан чи бүр шок. Эцсэл нэлээд бүр татарсан. Ер нь чангарах процесстэй явагдаж байна. Тэгээд гарын булчинтай бас болсон. Булчин нэлээд томрсон байлээ. Өөрөө бас тэрийг харуулсан. Ингэж өөрчлөлт гаргалаа. За ямар үдэ. Дараагийн оролцогч Оюун Тамир. За миний хувьд бол жоох масс нэм шаардлагатай байсан. Өсөн үр дүндээ хүрсэн гэх юм уу? Өгзөгний тойрог болон цээжний тойрог юм жоохон нэмэгдсэн байлээ. Ер нь фитнесээр хичээлж байгаа. За тэгээд нөө жиндээ анхаарж байгаа хүмүүс ер нь хэдүүлэх зүгээр юм шиг санагдсан. 88% хаа шоколадтай гэдэг. Зөвгийн бол та тэгээд алмонд самартай нэг айгуу гоё. Самар нь яг юм бүхлээр юм том. Дараагийн оролцогч Мөнгөн Сарнай. За хэмжилтээ өглөө бэлхүүсний тойрогноос багассан байна. Тэгээд энэ гарын булчин гэдэг лөө тэр нь болохоор бас багассан байна. Өөх нь шатаад булчин нь үлдсэн байна гэж хэлсэн шүү. Гэхдээ би угаасаа илт мэдэгдэж байгаа хаа. Донтоод идэх юм бэлээ. Өөрийнхөө яг өөрчлөлтийг яг нүдэн дээр илт харагдаж байгаа болохоор яг тэрэндээ ингээд донтоод идэх юм бэлээ. Манай Сарнай дилээ бас булчинлаг болсон байгаа. Мөнгөн Сарнай айгүй сүрхий те чи ингэ зөвхөн гарны чэйжний хөдөлгөөн хийж байгаа нэг бүр энэ булчин бүр айгүй ат болцсон билээ. Тэгээд их чинь мөр зүр нь айгүй гоё ялгараад хуваагдаад гоё болсон шууд харагчлаа. Дараагийн оролцогч Цэрэн Оров. Тий 10% бол зөв болсон. Тэрүүнээс биш бүр ингээд айгүй сайн итэвхтэй бодоод хийж чадаагүй. Одоо баяр нэвтрүүлэг ихтэй итэвхтэй ядраад итэвхтэй идсэн. Тэгээ ханы 1 2 хэд нэвдсэн юм байна. Тэр нар өгч ер нь өөрчлөлт гараагүй бах. Ер нь хайхтар биднес чиг тий. Би Цэрэн Орыг хэлнэ. Цэрэн Оров бол ур байснаас илүү их таргалсан. Нүдэн дээр нь хүмүүсийн нүд дээр гожоод байгаа юм чи аргагүй шүү. Хэлхээс аргагүй. Тэр төмөн үнэн гэж хэлж байгаа байхгүй юу? Сар орчим үргэлжилсэн дасгал хөдөлгөөн эрүүл хоолтын дараа дахин сом медикал эмнэлэгт үзлэгт орж эмчээс зөвлөгөө авах гэж байна. Ямар өөрчлөлт гарсан бол Арай эрт ирцгээгээд байгаа юм биш үү? Манай ирчүүд мундаг байгаа л дээ. Өсгөжүүд нь байхгүй. Өсгөжүүд нь байхгүй. Энэ эмэгтэйчүүдийн баг аач. Одоо энэ хүн одоо алхал тэгээ өрөөд ирсэн байх юм. Нөгөө цэцэрлэг түрэл нэгээ тойроод алхаж ийснэ шууд наашаа алхацсан байх юм. Ахад цас өгөх юм бах та. Би бол үнэхээр тарианаас айдаг. Яа, ийм жижиг юм уу? За чи тарианаас айдаггүй юм уу бас? Айхгүй шүү дээ. Яагаад? Би бүр хамгийн түрүүнд нөгөө ангисныгаа өрөөж өгдөг, тариулдаг хүүхэд байсан. Одоо би таныг өрөөлж одоо урд нь тариулах чинь шүү дээ. Би бүр айгаад урдаар оруулаад байгаа байхгүй. Яха дэг яг би урдуур нь орох уу? Үгүй. Одоо байли. Одоо нүрт болохгүй. Одоо зориг орсон. Гэхдээ нэр итгэд юм бэлээ. Нөгөө ангийнх ингээ хийлэхгүй зүхтаад ангууд нь очиод хамгийн дөрөнд хийлэгчихгүй шууд араас шууд өдөр хийлэгчих. Гайгүй яхаа. Гүнзгий амсгаавараа. Гүнзгий амсгаавлаа. Цанхий амсгаави. Гари. Харж мархан. Олон жилийн эмнэлгээр ингэ явж тариа гэдэг зүйлээс ингэ их хаширсан учраас айгаад байдаг. Урдаа хоёр ингэ мундаг үнийг оруулсан чинь сайхан цусаа өгөөд одоо ингэ сайхан байна да. Та хэдийг л хайсан юм? 6. Чингээ өө. Хоёрын тоороо орсон гэсэн ганцлагаах. Тэгсэн. 99 утсан.
103-аас 99. 100 эжсэн нэ зүгээр 99. 99.9. 100 эжсэн. Сүүлийн үед бол алхаад голоор нь бол фитнес хичээллээд дээрээс нь болонгууд нь хоолны дэглэм барьж байгаа учраас нэлээд эрчимтэй жим бол хасж байна. Йоо хагарчлаа яа. Юу тоор тавцарсан уу? Хамгийн их өөрчлөлт гарсан оролцогч бол одоогийн байдлаар гант болоо байна. Миний ажигласнаар бол нүд нь томорсон байлээ. Турсан учраас нүд нь томорсон байлаа. Оо баярлалаа. Одоо бийж болно шүү. За. Болох юм уу те? Болох юм уу? Гой баярлалаа. Юм орихгүй юм байна. Маргааш чинь үзэх юм шүү дээ. Юу үзнэсэ? Чин үзнэ. Чин. Өнөөдөр тэрчгтэй бацыг орчих. Уучваа маргааш ахаа. Маргааш үзсэн. Тийм шүү дээ. Амар олж те одоо нөгөө шинжилгээ авахулаа сурна гэдэг шиг. Чи ямар гоё харагдчих. Үгүй тийм шүү дээ. Загварын өрцөн ч юу болдгийг юм шүү. Зүгээр өдөр тутамдаа ийм юм шүү дээ. Вау. Ингийн байхдаа ийм юм шүү дээ шүү. Намайг хүмүүс энэ ч бол дордлох нь. Гангарцсан байх гэж боддог байхгүй. Энэ хувцас өмс. Чи юугаа үзүүлээд хамаг юм гаргацсан юм? Энэ анх ирэхэд ингээ хөрөхгүй байсан. Одоо чи хаар. За. Матч гэж. Танай дээр багс юм шүү. Яг хөтө тэгвэл бүр ингээд Энэ хүн хараваад олчих гайгүй. товчилч л да. Одоо бол ингээд товчилж болж байна. Гэхдээ товчлохтой болж яхах ярзаач. Гэхдээ бол анх нөгөө товчлогдохгүй энэ дэс ховс бол товчлогдож байна. Та нар хараа анхны нэвтрүүлгэн дээр чи ингээд хөрөхгүй байсан. Товчлогдохгүй байсан. Одоо чи нэвтрүүлэг дуусахад байж ингээд зөрүүлээд ингээ явах нь. Тэгээ одоо яг удаа товч мовчд асалж магадгүй гэж бодоод би бас имлэгээ ботоод ингээд сул тавиад байгаа. Тэр нэг ерөөсөө гол харахгүй гэсэн. Өнөөдөрөөсөө гол харлаад сая унангаа алдлаа. Тэгээд одоо шинжилгээ дууссан юм шиг жоохон усуу батах юм. Тэгж байгаа ярьчих. За тэгээд хариу нь бол одоо нэг 2-3 цагийн дараа гарчих юм байна. Ер нь бол гайг баха. Ер нь анх байснаас бол жин бол нэлээд хасцсан. Тэгээд нөө фитнесээр нэлээд идэвхтэй хичээлээд явж байгаа. Ер нь би намайг маш төлхөө байгаа. Одоо бол гоё би ядрахгүй гоё сайхан байна. Бэлгүүдэгийн урилгаар оролцогчид маань усан бассаад ирлээ. Зарим нь усанд сэлж байсан туршлагатай бол зарим нь усанд хөлөөч дүрж үзээгүй гэж байгаа. Ус өнөрлөн гэдэг юм л гоё. Би бол дэлгэр мөрний жарахаа. Гэхдээ би живдэг жарахаа гэж. Хөөж гэрээ хаяанд байгаа ийм гоё газар мэддэггүй. Би ч одоо яатсан хүн юм бэ? Машиныхаа бэлтгэлийг хийгээгүй 5 сар болсон байна. Тэгээ 5 сарын дараа гэртээ эргэж ирлээ. Гоё байна. Догдолж байна. Бэлгүүдээ угаасаа энэ дөрөв уралдууд ялна. Нөгөө гурийн миний бодлоор жохоо ах маань төрүүлэх байхаа гэж бодож байна. Арай нэг урт нуруутай болохоор. Гэтэ ганаа хаа дэмжнэ. Би бол одоо яг эдрийн голын хөвгт шүү дээ. Тэгээд уралдахаар бол уралдан тэгээд шумбаад уралдноо, сэлээд уралдноо тэгээд гүүгээ чамаг уралдчих шүү дээ. Гантлаг ах сэлдэг гэж байсан. За би гантлаг ах гэж бодож байна. Цэнхрийн голд одоо манайх нутгалдаг байсан. Тэгээд ерөөсөө л одоо орон нутгийн сэлэлтээ өөрсдөө хөрөөтэй. Бэлгүүдээс бусдад хэнтэн сэлэхэд бол асуудал. Дээг ах бол одоо нөгөө хоёроос давуу супер хүчний хувьд дээг ах маш сайн хөвдөг байгаа. Дээг ахыгаа дэмжиж байна маань. Дээг ахаа та төрүүлээрээ. Ерөөсөө хөвсгөл нутгийнхантай битээ юм ярьж. 70 ээжийн хөлтөд гоё. Ахаар. За ингээд 3 ах маань уралдаж байна. Хэрлэн гол, идрийн гол. Дээгэх бол доогуур нь яваад тийм байна. Наагуур жавхан төгс ах. Хойно ласт дүүс харагдаж байна. Оо, сэлээ яваад. За, жавхан төгс мах маань ласт хийсэн жоохон улхаа ашиглаж хийсэн бай сая. За ингээд
чи юуны гол вэ? Эдрийн гол үү? Эдрийн голын өдөр үлээ. Сая би уралдаанд ялгахдаа хөргөн бяцханд зал хэрэгэлсэн. Тэгээд юу хэрэгэлсэн бэхээр хөлийн сэлүүр хэрэгэлсэн. Тэгвэл хөлийн сэлүүр бол хэрэгжилж болохгүй гэж хэлээгүй. Тийм учраас газ хөлийн сэлүүр олж аваад урдаа хөвгч барьж байгаа. Тэгэл хөлөөрөө сэлүүрдэд явчлаа. Тэгэхээр тийм учраас нөгөө хоёроос хурдан явлаа. За тэгээд нилээ удаан усан доогуур цикл хийлээ шүү дээ. Яагаад тэгэж дээшээ гарч ирэх байсан уу? Доор яагаад гэж бодов? Надад нөө уралдах биш гоё харагдах нэг чухал. Тэгээ миний дээр ихний дээр оролтол дэлбийн байгаа шүү дээ. Хүмүүс бол намайг усан гахаад байдیں۔ Үгүй дэлбийн баггүй. Таасаа тэр доор юу хараад байсан бэ? Өдөрч орныхоо донд бас гоё харагдаад гэж бодсон. Тэгээ хин би түрүүс нь яасан бэ? Жавхаах төрүүлээ. Жавхаах гэхдээ хөлөндөө юм зөөцөн булхаацаад. Хоёрт нь хяах. Гандлага. За гандлага ах бол ер нь бол толгоогоо бас гаргасан ч гэсэн зүв сэлтээр хурдан орж ирлээ штэ. Өөрийнхөө сурснаар тэгэл сэлээд явлаа. Хойц сэлээг гоё. Жавхаах гэхдээ сая ласт үзээ явж. Ласт үгээг бол та ажгаар байна тий. Одоо энэ бүр барай явсан болоо гэсэн зүгээ явсан. Маш техникгүй ер нь голын сэлэлт гэдэг чинь бол харагдаж байна. Твгүүгээр урагшилж чинь ямар тач. За усан сэлэлт гэдэг чинь өөрийнхөө биеийн дээр бага эсэргүүцэл аваад урд байгаа усыг татаад хоошоо түлхснээр буцаад өөрийгөө урагшаага явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэ? Тэгэхээр хэдүүлээ босоо болчвол урагшаага явахгүй. Тийм болохоор хөвтэйгээрээ явж байгаа тийм үү? За тэгэнгүүт манай гурийн аргаж байгаа алдаа болохоор толгоогоо өргөчөөд байна. За энэ та гурийн бие. Энэ та гурийн толгоо. Та гурийн толгоо өргөгдчих юм бол хөлчин живчин. Ийм байралтай болчихно. Ийм байрлалаар усанд урагшаага явна гэвэл та хэд мэдээч урагшаа удаан явна. Энэ бол хамгийн нэгдүгээр засах юм. Толгойг ерөөсөө усан дотор яг чигээрээ доошоо харна. Амьсгаа авах үедээ цээжтэйгээ цуг эргүүлээд толгоогоо эргүүлчихнэ. Яг энэ үед та хэдийн амч нь уснаас 90% гарч явах хангалттай. Бүр сайн болчвол 70% гарч явах хангалттай. Иймэрхүү байдалтай байхад хангалттай гэсэн үг шүү дээ. За дараагийн хамгийн том засах юм чинь гарны чинь даталт. За та хэдийн гарны даталт болохоор ус руу орлоо. Шууд доошоо унаад даталт чинь энчэнээс энэ хүртэл таныг урагшлуулж байна. Та гурыг. Энчэнээс энэ хүртэл. Тэгээ гаргач чинь шууд. За энэ яах ёстой вэ гэхээр гар орлоо шууд юмнаас бариад авч байгаа юм шиг. Угуун унлаа, үргэлжлүүлээд тохон унлаа. Яг энчэнээс татаад дуустаа явна. Бие эргүүлээд. За ойлгомжтой тий. Энэ хоёрыг маш сайн сурцсан байх юм бол маш чухал техник шүү. Айгу сайн болох гэсэн. Би ер нь бол яг зөв техникийн маш хурдан, маш ойлгомжтойгоор зааж өгсөн. Тэгээ манай гуруулаа маш хурдан хүлээж авч байна. Охтууд бол бас хэцүү байна. Нэгэн эрүүл мэндийн шалтгаантай тэгээ тамирын маань сэлж чадахгүй, би сэлж чадахгүй. Тэгэхээр чи одоо бүр 60 чавгац чи уралдах ямар ч боломжгүй болчихлоо шүү дээ. За амьсгалын дасгал хийж сурыг хэдүүлээ. Хоёр гараараа барьчих бассейныхаа өнцгөөс. За амаараа амьсгаа авлаа, өвдгөө нуглаад зүгээр доошоо ингээд суун шүү заа. Ингээд суучин. Урагшаа харж байгаа. Бүр тэр чихтэй орно. Нүрээ бүтэн оруулна шүү. Тэгээ усан дотроо ороод нүүр чин доошоо ороод эхлэмэгцэл дандаа хамраараа гаргаад байна амьсгалаа дуустал нь гаргана. Амьсгаа дуусаад ирэнгүүт нь буцаал дээшлээ шүү. За. Хамраараа үлэн. Аа. Хамраараа хүчтэй гаргана. За яагаад хөвөөд байгаа шалтгаан нь хийтэй бөмбөлөг шиг одоо хийг нь гаргангууд аливаа зүйл доошоо живнэ. Тэрнтэй адилхан уушгинд чинь байгаа агаараа үлээж гаргахгүй болохоор хөвөөд байгаа байхгүй юу? Амьсгалын дасгал хийж яхад дандаа гаргана. Орж ихэлсэн цагаасаа эхлээд үлээгээд буцаагаад үлээн шүү. За дахиад амьсгаа авлаа, доошоо суулаа. Үлээлээ. Гаргаараа. Сайн буцаад дэшлээ. Одоо хөвөхгүй байгаа сте. Болж. Тодорхой хэмжээний хүүхд ахтаа нэг усан тоглоод шумбаж оролддөө штэ. Тэрийг бол хийдэг байсан. Анхан шатны хичээл суулаа тэгээд ерөнхийдөө болохоор юм байна. За энэ амьсгалын дасгал шүү заа ёо. Одоо хэдүүлээ хөвөлтийн дасгал хийн. Хөвөхийн тулд амьсгаа ерөөсөө гаргахгүй түгжин. Хоёр гараараа барьж агаад гүнзгий амьсгаа аваад нүрээ яг цих доошоо шал руугаа харуулна шүү. Тэгээд хоёр хөлөө хойш шулуун болгоод биеэ сул тавингууд бие чинь ингээ усны мандал дээр хөөх ёстой. За тэгээ шилээ зүгээд нүрээ дүрнэ. Гүнзгий амьсгаа авлаа. Түгжээд нүрээ дүрлээ, шал руу харлаа. Хоёр хөлөө хойшоо сул. Доошоо хар. Тэгээ байгаад хөдлөхгүй зүгээр гараа сул эндээсээ барьчих. Тохоо шулуу. Доошоо хар. Гараа барина. Зүгээр сул байж. За болж сайн.
За өвдгөө нуглаа татлаа доошоо гიშгэлээ. Одоо хамраараа үлээлээ босч ирлээ. За одоо түрүүний нөгөө амьсгалын дасгал чинь өвдгөө нуглаад гიშгэж явах мөчөд орж ирнэ. Гэт хамраараа үлээж босч ирнэ шүү. Төгсгөл дээр нь заяа. Амьсгаа авлаа, түгжлээ. Гар шуулуу. За өвдгөө татлаа. Үлээлээ бослоо. Сайн байна. За болж байна. Тэр 9 спорт бол надад хамгийн тохиромжтой гэж би юу боддtiin. Гэтэ сая бүр урам орчтой бэ. Сая эндээс ханнаас барьж ингэж хөвсөн штэ. Яг наадах чинь яг хан юм шиг ингээл урагшаа шулуун барьчин заяа. Яг энэ ч юу хийсэн яг тэрийгээ л хийн шүү заяа. Өөр юм хөвөөл болно. За болно амархан. Амар амархан. Зүгээр гараа шулуун. За гүнзгий амьсгаа авлаа. Түгжээд нүрээ дүрлээ. За бие сул. Оо ингээл болоо. Хөлөө чангалахгүй. Байж байгаарай. Хөлөө өдлөхгүй байж. Зүгээр эхлээд хөвж үзнэ. За өвдөг нугаллаа. Доошоо гიშгэлээ. Бослоо. Үлээлээ. За хийгээд үзээрэй. Болж байна. Одоо болсон. Одоо шууд явна заяа. Түр зогсож байгаарай. За хийгээд үз. Амьсгаа авлаа. Нүрээ дүрээд түгжлээ. Хөл хоошоо шулуу. Доошоо араарай. За өвдөг нуглаа татлаа, гიშгэлээ, үлээлээ. За болж сайн байна. Голонд нуруугаа ингээд чангалж болохгүй заяа. Нуруу чангалахаар ингээд нуруу хотоогоод бие чинь ингээд завшиг ингээд холбироод идэв. Сул бие суллаа шүү. За яг саяных шиг хөвлөө одоо хөлөө доошоо дэшээ хурдан хөдөлгөн шүү заяа. Үлмигөөрөө ингээд усан дээр алгадсан шүү. За нүрээ дүрлээ. Шууд доошоо харлаа, хөл хоошоо. За хөлөө хөдөлгөөрэй. Ээлжлээд хурдан. За зогслоо. Өвдөг татлаа, нуглаад гიშгэлээ. За сайн. Нэг зүйлийг анхааруулъя. Энэ дээр хөл байж байгаа шүү дээ. Хөл ингээ хоошоо байж байгаа. Ташаагаараа ингэхгүй. Ташаа ерөөсөө нуглахгүй. Ташаа шулуун. Өвдөгнөөсөө доошоо. Үлмигөөрөө. Тэгээ тэрийг ойрхон хурдан. Манай камера бас бүр илүү хурдан сурсан гэж бодож байна. Жохон харамслаа. Өнөөдөр яалтчгүй орох боломжгүй байгаа таарчлаа. Нөгөө хоёроо харсан чинь айгүй амархан хөвөөсөлчлээ. Би бас ингээд сурч боломжтой байж тээ гэж тийм сэтгэл төрлөө. Тэгээ одоо гоё 100 болж юм. Ийшээ аялахаар бол зэт чаддаггүй болж байгаа сонин. Тэгээд ер нь 100 те 6 сардаа багтаагаад нэг зэт сурья гэсэн мотивац орлоо. Нэвтрүүлэгт орсноос хойш бас шинэ юм чаленж үүсгэж байна. Сүүлийн үед бол нэлээд хязгаарлаад ер нь давдаг болсон. Өмнөх уулзалтуудаас хойш сэтгэл хөдлөлийн хувьд ямар байна? Өмнө байсан бол яг хүлээцтэй гэдэг юм орохгүй л байсан байх. Одоо бол хүлээцтэй. Өнгөрсөн ярилцлагаар хэд хэдэн бас нэг юм даалгавар уттай байсан. Тэ? Ярилцлагаас урган гарсан. Дадал зуршил гэдэг юм надад жоохон хэцүү байд юм билээ. Би яхаа ингээл нэг жимдээ яваад эхэлчүүл тэргээ яхаа гайгүй тууштай явчихна. Гэтэ нэг зогсчих юм бол тэгэл зогсчихна. Биеийн гаднах өөрчлөлт нүдэн дэл бол сэтгэл зүйн өөрчлөлт далд байх нь олонтоо. Сэтгэл зүйн гэмтлийг шинжлэх ухааны хувьд хөнгөн гэж ангилж болох ч хувь хүний хувьд чинлэх нь амаргүй. Чи гүнээр үнэхээр гоё юм хтэй. За баярлалаа. Би зүгээр чамаас нэг зүйлийг онцолж харлаа. Чи энэ нэвтрүүлэгэд орохын тулд ингэж гоёод идэг биш. Угаасаа амьдрал дээр ийм гоё хүн юм биш. Би угаасаа өдөр тутамдаа ингэж хувцалдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо хүмүүс ойлгохгүй ч магадгүй. Энэ нэвтрүүлэх зориулаа гоёод байна. Би ерөөсөө өдөр тутамдаа ингэж нүд болоож энэ хөлмөл за. Хөлөөрөө хийлгээгүй үстэй. Үгүй. Одоо тийм яриаг би боллоо. Бүр байлээ тийм үстэй. Үнэхээр энэ гоё юм байна. За энэ нэвтрүүлэг бол олон өдөр бас зураг мураг авч байгаа учраас бас ядарч байна. Ядраад байна. Нас минь зүс минь юу вэ? Спа гэдэг чи одоо би сайн мэдэхгүй байна. Ямар ч үсэн сүнс ариусаал тэгэл ихэд мондог болоо. Би сэтгэлээрээ ариуснаа. Би бол байн Чи бол угаасаа одоо элч нэрхтэй хүн одоо би бол одоо яг тэгэл
Одоо таныг орж ирээд энэ гоё эрчим энерги бүхэн гоо сэргэн. Би сэтгэл амар гоё газар байгаа. Хоёулаа орё. За тэгээ. За танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өдрийн мэнд. Шоу нэвтрүүлгийн одоо хамгийн сонирхолтой татсан хоёр оролцогч одоо танд хүрэлцэн ирсэн байгаа. Бид хоёр бол ихэндээ муудалцах маягтаа танилцсан. Эцэстээ бол одоо ингээд хоёулаа ингээд хэлхэлдээд явж явах маягтаа болчлоо. Тийм байна. Гол нь ерөөсөө нэрнээсээ л би strong. Би strong гэхээр зүгээр нэг бодит барьж чадлын асуудал биш. Энэ угаасаа сэтгэлийн хүч гэдэг нь хинт ч тодорхой ойлгомжтой байгаа. Хүнийг өөрийн мөн чанар дотоод тэр галаа олж мэдэхгүй, өөрийнхөө тэр чадамжийг мэдэхгүйгээр бүх зүйлийг гадна тишээ сарниулсан, бүх энерги эрчмийг гадна тал руу хандуулсан хамаг чадлаа тамираа бараад явж байгаад л одоо санаа зовниж тэрийг нь одоо өөрийн олж өөрийн дотоод чадамжийг нь нээхийн тулд ийм гоё одоо бяцлаглалын төвөөнөөсөн байгаа. Манай дэлгэр мөр өнөөдрийг хүртэл бүтээсэн байхгүй хийц өшөө бүтээ дэлхийд гар. Өнөөдөр амьдралын тэр нэг жижиг юмтай зууралдах шаардлага чалга энэ дотоод чадлаа жижигхэн цэг зарцуулаад яах юм бүх бодлоо өөрчилж. Тэр салсан ихнэр тэр хүүхдээ охиноо үр хүүхдүүдээ бүгдийг оргичих зүгээр л байгаагаар нь оргичих. Охин ч өөрөө гүгээд ирнэ. Ерөөсө тэрэн дээр стресстэж болохгүй, хүчилж болохгүй зүгээр л оргичих. Иннээс илүү амьдралын зорилго цааш байна шүү дээ. Бид тэр нь оротоос зөндөө хийх ажлыг дэлхийд гар. Монгол хүн тэнгэрлэг. Монголчууд бүгдийг хийж чадна. Тэр хүчээ тэр зорилгодоо зарцуул. Сая ингээд та ингээд хэлсэн чинь ингээд их гоё тийм хайр гоё баярлж байна. хайрлуулаагүй байх. Яг тийм. Дандаа тэмцээл ингээд тэгэл үнэн байх гэж чинь шүү дээ. Үйлчлүүлж байгаа хүмүүсээ бас ингэж гоё амьдралынх нь гүйж зөвлөх хийхийг хүсдэг. Бүхнийг амжуулах нь Монгол ээжүүдийн чадвар гэж байгаа. Гоо сайхны салбарын магнат хадагта Infinity Clinic эмнэлгийнхэн хаягийг титэм дизайнд даатгах гэж байна. Сайн байна та. За сайн байна. Нөгөө өмнөр хаяг гэдгүүл гэсэн юм тий. Тий, танаа захиалга өгөхгүй сонирхох гээд Infinity эмнэлэг дөө. Infinity эмнэлэг. Тэгээ шинэ салбарынхаа гадаад гадна дотн хаяг за тэгээ жижиг аксессуар гарын бэлэг сет гихчлэн нэлээ олон юмыг бас нэг дор захиалъя гэж бодож сонголттой гэж бодоод хүрээд. За одоо тэгвэл хоёулаа шууд манай гадны нээсгэр рүү шууд очиод юмнуудаа танилцуулж байгаа. Одоо нэг шинэ салбар нэг гэж байгаа гэсэн шүү дээ. Хөнгөн цагаантай акрилыг энэ нь болохоор энэ дээрээс ингээд шууд үсгээ аваад тэгээ ингээд буцаага хийгээд авах боломжтой. Энэ нь өөрөө тогтоохгүй. Манайх ер нь гадна хаягн дээрээ дотор энэ асч байгаа гэрэл болон материалууд дээр дандаа 2 жилийн баталгаа өгч явдаг. 2 жилийнхаа хугацаанд гэрэл болон цахилгааны асуудал дээр асуудал үүсэж байна. Шууд солиод өгөх юм байна тийм үү? Унтарчвал асаагаад өгөх юм байна тийм. Ерөнхийдөө ус чигний хамгаалттай гэрлүүд байгаа дандаа. Тийм. Хэмжээ бол ямар ч хэмжээгээр тийм. Бэлгийн сетийн бэлгийн сетнүүдэд хараад тэрүүгээр байгаа. Тийм. Өөр одоо байгууллага жижиг гарын бэлгэнд юу вэ? За төлхөр яваасаар байж байна. Өөр юу вэ? Аяг промошн дээр юм л байна. Хүссэн болгонд ажил хийж өгнө гэдэг байна шүү дээ. Тэгвэл ямар ч байсан гэсэн хаягныхаа захиалгыг хийчихье. За дээр нь энэ бэлгийн сетний захиалга бас хийчихье. Тэ. Тэгээд танаа дээр тогтоолтын шинжилгээ хийсэн. Бүх юм шинжилнэ гэсэн яаж тогтоол болохоор байна. Зарим дээр тогтоолж болдгоо байдаг шүү дээ. Хугацааны хувьд бол манайх ер нь бол байгууллагын хаягийг ажлын 5 хоногийн дотроо хэмжээлээд өгчдөг л. Тийм үү. Тэгвэл болж шүү дээ. Тэгээ хоёулаа гүйцэтгэлээ хийх явц дундаа дахиад нэг яриг уулзъя тийм үү? За баярлалаа. За амжилт хүсье. За. Хагас финал ойртож оролцогч Мөнгөн Сарна Мичид манаар мэрэгжлийн хүнээс нүүр бодолтын зөвлөгөө авч Синдела Битигийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Өөрсдийн арьсантай тохирох бүтээгдэхүүнийг сонгох хамгийн чухал шүү огтоо. Хоёулаа өдөр тутамдаа ер нь яаж боддог вэ? Ер нь аюу энгийн боддог. Foundation жоохон сүдрөгчин тэгэл нүдэ жоохон будаал сармасаа будаал тэгэл уруулаа амлвал primer эднэр бол хэрэгэлдэг үстэй. Хэрэгэлдэг. T-zone хэсгээрээ тослогоо барих, одоо хүчил дарах, тийм primer бусад хэсгээрээ
чигшүүлэх праймер тэгвэл зөвхөн нэг югаар авах юм бол нүрэг аргах ч юм уу таталдах тийм мэдрэмж байна. За өнөөдрийн миний чам зориулаад сонгосон бүтээгдэхүүн болохоор манай данги гэдэг одоо сүүн цэвэрлэгч байна. Энэхүү сүүн цэвэрлэгч нь арсыг гүнээс нь цэвэрлээд хичээл өгөөд маш гоё чангалаа тайвшруулах үйлчилгээтэй. За дараагийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн болохоор данги брендийн Cleansing Gel угаагч. Энэ угаагч нь бид хоёрын арсыг маш сайн гүнээс нь цэвэрлж өгнө, чангалан, цайруулна, хичээлээр хангана. Ерөнхийдөө будалт хийхэд суур арсыг манд бэлдэж өгнө гэсэн. Вау. Шал өргөн болсон. Оо. Юу гайхалтай. Ямар гоё юм бэ? Хувцс бол хүний төгс илэрхийлэмж. Энэ удаад оролцогч оюун тамир Vedana Fashion-оос өөрийн гоо төрхийг тодотгох түүнийг илэрхийлэх хувцсыг сонгох болно. Эрэгтэй хүнд заавал байх хувцс бол костюм. Тиймээс бэлгүүдээ зөвхөн өөрт нь зориулсан дахин давтагдашгүй төгс хослолыг хийлгэхээр Dandy Tailor-д даатгалаа. За сайн байна уу. За. Бэлгүүдээ. За. За би нэг нэвтрүүлэгт ороод одоо сүүлийнхэн дугаар нь болох гээд. Тэгээд тэрэндээ зориулаад нэг хосл хийлгэх гэдэг. Одоо надад яг тасгаар өнгийн пижак байгаа. Тэгээд би бас юм ерөөдөө судалтай бас сонирхоод байгаа байхгүй. Хар өнгөн дээр бас судалтай надад айгуу гоё яригдаад байгаа. Миний хувьд бол яг тасаар өнгийг бол санал болгохгүй байна. Хар саарл болон бас нэг жоохон powerful харагдах хэрэгтэй материал хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь бол dark өнгөн дээр strap зөхөн. Дээрээс нь peak буюу шовцахтай байвал их зүгээр. Тийм загвартай материалтай хосол ер нь одоо манай манекен бэлэн байгаа. Тэрийг үзсэнэрх үү. За. Энэ болохоор зөвхөн хэмжээ авдаг хосол байгаа. Ер нь зүгээр бит чинь яаж сууж байна. Энэ бол жоо том байна. Нэг багсахгүй. Яг мөрчин бол болж. Тэгээ нэг багсах. Чи бол мөр. Би ер нь жоохон бариу өмсөх дуртай юм шиг байлээ. Миний нүг пижакнууд дандаа бариу. Tight fit өмсдөг тренд. Хараад байгаа гэж байна. Тэгээ буцаж байгаа юм. Одоо нэг жоохон комфорт тал руугаа явчих. Энэ урт байна тий. Тий, ер нь жоохон урт байна. Тэр гэхдээ нөгөө өмдний чинь загвар өмсгөлөөс бас хамаарна. За тань бас хэлсэн байна. Болж таалагдж байна. Гэтэ яг л хүснэр хийд юм байна. Материал бол үнэхээр гоё ирт юм байна. Үнэхээр гоё байна. 100% сэтгэл ханамжтай байна. Баярлалаа. За манайхыг сонгосон баярлалаа. За баярлалаа амжилттай. За. Хүний дүр төрх стил имижийг гоёл чимэглэл нь амь оруулдаг. Иймээс оролцогчдын сонголт мэдээж Set Luxury Jewels. Сайн байна уу? Сайн байна уу? За, танад ирээг удацсан байна шүү дээ. Ямар загварын хувцас одоо сонгосон? Би харин юу яадаг юм? Нэг бор дресс байна. Болохгүй бүр цагаалж байсан болж байна. Загвар сонголт айгүй сайн байдаг байхгүй юу? Тийм болохоор сонгоход арай хялбар байна.
За энэ дагуу гоёлоод нь манай Seti брендийн limited загварууд байгаа. Цорын ганц ганцхан шиг хийгддэг. Зөвхөн таал зүүн өөр ямар ч хүн зөвх боломжгүй тийм гоё гоёлоод байгаа. Суулгаж өгсөн чулуунууд нь болохоор дандаа байгалийн чулуунууд олон болор байгаа. Сүүлийн үе жоохон даруухан болоод байгаа. Тэгтэл нөгөө содын юмроо нүд нь явчихж байгаа байхгүй юу? Яг зөв. Одоо хоёлаа борд дрессэн дээр гэхэд энэ шар бас их гоё орж ирж Аа, шүү. тийм байна. Борд дээр одоо энэ жилийн тэрийн дөнгөч чинь бас бор өнгөний орж ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр борд дээр бас энэ ээж болж байна. Хоёлаа энийг зөөж үзье. Тэгээ гэж би бодож байна. Limited загварууд чинь таарах нь өөрөө бас их чухал. Бүгнийхэн сайз нь. Энэ багийн хүнд яг энэ баг ихэнх хүнд энд нь зүөх бах. За энэ юм гоё юм байна. За энийг ойлгоч та тий. Энэ ингүүл бас гоё орж ирж байна. Тэгээ бор дээрсэн дээр энэ шарчин бас гоё болно шүү. Угаасаа шар өнгөл болох гэдэг тий. Гинт юм өөрчилчихдэг юм аа. Одоо нэг үеийн задгаа юм өмснөгдсөн жиржиж магадгүй. Оо орж байна. Харагдчихна. Орж байна янзын горж штэ. Ийм эмэг байж болж байна. Аль эсвэл ийм байж болж байна. Ийм байж болж байна. Аль нь ч хэл болох юм. Ямар ч байсан баярлалаа. Сонголтоо ичтэй. За танд бас манай дэлгүүрийг зорж ирээд бас шоуныхаа финотын шатнд хамгийн гоё одоо төгсгөлийн хэсэг гэдэг чинь хамгийн гоё одоо таны яг өөрчлөгдсөн байх одоо нэг юун дээрээ манайхаа сонголтоо хийж аваад маш их баярлалаа. За баярлалаа. Шоунд амжилт хүсье. За баярлалаа. Хамт өдөр уулзъя. Тэгээ. За. Бистронгийн нэг хүч бол зөвлөх мөнх тэмбэр. Түүний хувьд ч хагас финалдаа бэлдэж Infinity Plastic Surgery Clinic-ийг зорин ирлээ. Цэрэн дор захирал мөн үү? За сайн уу? Өдрийн мэдвч юу хийж байгаа юм бэ чи? Үгүй яах вэ? Шууд хүрээд ирсэн. Уучлаарай. Камертай хүрээд ирлээ шүү гээ. Яаж би яг энэ зам эсрэгт Michelle Expo нөгөө нэгдсэн юу байд юм биш үү? Тэн дээр нэг цэг байдیں۔ Тэн дээр ажилтаа байсан байхгүй тий. Замын хойно харсан чи Infinity гэхээр шууд ороо. Би нүүр аваа янз хүсэн шүү дээ. Гिचэн спад болчоод ингээ нүүрээ угаацсан сууж байгаа шүү дээ. Гоё нөө гоё. Оо чи танаа өөрөө чи ямар гоё юм бэ? Хэлж мэдэхгүй ороод. Ингээд. Тэгэхээр би чи гоо сайхны том имлэгтэр хүрээд дэрийг танилцъя гэж бодохгүй. Тэгээ шууд хүрээд ирлээ шүү дээ. Болох юм уу? Одоо болохоос яадгийг ороод ирсэн юм шиг. Тэгээ би бас нүүр мөрөнд юм хэлмээр байна. Танаа имч шүү дээ. Үгүй яг эхлээд имч чинь байвал уулзъя л та. Уулзуулна. Ийшээ юу хийдэ? Чи тэгтээ ийм гоё болчихоо. Одоо юу хийдэг гэж чи? Үгүй одоо би чамд юусоо хийхий байхгүй. Би юм хийлмээр байна. Одоо би бүр ингэ төгс болмоор байна. Чи төгс гоё болцсон байж би төгс байна, нүүр төгс байна. Нүд хөмсөй хамраа бүх юм гоё байна. Миний нүүрэн дээр нэг ч хүрчлээ баймааргүй бүр өстө нэрэ. Бүр төгсийн төгс болмоор. Одоо яана. За туу явах юм уу? Энд зүзэх үү? Имчтэй нь болцсон төхөө. Оройд та хоёлээ. Манай. Танай. Бизнестэй багтаатай. За, сайн байна. За, эмчээ. Энэ хүн маань ингэнэ. Одоо би юм хийшин. Гоё болно гэдэг байгаа байхгүй юу? Би одоо чи одоо гоё болоод болчиход одоо яг яах гээд байгаа юм бэ гэд. Арай л хөөцсөггүй шүү дээ. Бисээ чи буц гээд. Төгс төгөлдрөл болмоор байна. Маа. Өшөө танах юу хийдэ? Ерөөсөө би бүр одоо юу л Монголда бас юм хэлмээр байгаа байхгүй. Тийш үү. Яг Монголд бол одоо би солонгос юм хийжсэн тий. Уус орогтлоор өөх байхгүй тийм ээ. Тий. За. Булчинтай бөө булчин. Солонгост хаалгаа хийлгээд ирсэн байгаа. Тий. Одоо би ямар ч зүгээр ингээд зүгээр тариад хариул ер нь болохоор одоо өөдлис ч юм уу тийм ээ. Би альпи ч юм уу. Өөдлис чи яг юу нэдэ? Өөдлис болохоор тэгэл одоо арсыг нөхөн төлжүүлэх тийм ээ. Одоо цайруулах маягтай тийм тарилганууд. Залуужуулах, залуу эд эсээ чинь нөхөн төлжүүлэх. Одоо чиний төгс төгөлдөрчөөс залуу байх гэдэг нь шүү дээ, тийм үү? Залуу байдлаад удаа байх гэдэг байгаа үстэй. Шинэ нүд мүд ингэж дэшээ татвал яач. Яах гээд байгаа юм. Тэгэхээр бүр эмгтэй л болчих гээд байгаа байхгүй. Яшиг зүгээр нөгөө хөхийлэгч юм уу гэдэг шиг болох үү дээ ууш. Хөхийд юм. Хөхийлгүй. Тэгэхээр төгс төгөлдөр болно гэдэг чи одоо чи арьсаал гоё залуужуул. Арьсаа залуу байдлаа удаа хадгал нөхөн төлжүүл эдээсээ нөхөн төлжүүл манай дээр цуснаас ялгаж хийж байгаа үүдлис байна. Өөхнөөс ялгаж хийж байгаа үүдлис байна. Үүдэл эсээ 40 50 60 мянга тэрбум татуулах юм уу? Гүлít баггүй. Тийшээ бүр ингээ ахиж хийж дэлхийд татах хүч
нөлөөлөхгүй. Ингэхэргүй болтно ингээ. Бүр гидэл. Азаргыг Амын татцаа итэл зүгээр ингэж ийш. За. Хүний хүсэл мөрөөдлийн хязгааргүй. Тэгвэл бид нар мэрэгжлийн хүмүүс учраас танд бас таарсан тохирсон эмчилгээ үйлчлэгийг зөвлөнө. За та хоёр эмчилгээ үйлчлэгээндээ ор би ийшээ орж ажиллая. Тэхүү. Би уулз дуттай. За баярлалаа. За баярлалаа. Өстой гоё ажил. Чи намайг цочоочлоо шүү. За. Гэтэ гоё болноо. Өшөө гоё. За. Амжилт хүсье. Уудлээсээр хайс залуужуулахад бэлнэ. Бэлэн байна. За эхлэх байлаа. Эхлэе. За. За миний нүүрэнд яг одоо 47 тэрбум уудлыг сурах гэж байна. Миний даасанд ч гэсэн. Үс сайхан бол зүс сайхан. Өөрчлөлт, шинчлэлтийн эрэлд гарсан оролцогчид маань үсний өнгө засалтаа өөрчлөхөөр Цеба салонд ирлээ. Сэтгэлгээний тулааны хүчтнүүд маань хагас финалийн бэлтгэлээ хангалаа. Хэн нэгнийг ялж ялагдахаас илүү өөрийгөө ялах нь тэдний эцсийн зорилго. Үнэн худлын заагт зогсох тэдний хязгаар хаах хурж хил хязгаараа тэлж 50 саяын үнэт итгэлийн эзэн болохыг тодруулах хагас финалийн тайзнаа уулзцгаая. Сэтгэлгээ зөвхөн хязгаарт оршин.